Даалгаврын үзэгчдээ өнөөдөр хамбичлан тавтай морил өнөөдөр юу хийх вэ гэхлээр өнөөдөр би бол өчигдөр хичээл хаамнуудыг цуглуулсан байгаа хичээл хаан хэрэгслийг тэгээд тэднэрийг та нарт танилцуулъя гэж бодсон юм аа. За тэгээд бичлэгэндээ орцгоё. За юунаас нэхлэх вэ? За чи доор тавьчих. За шууд дэвтэрнээс нэхлэнэ. За хамгийн ихний дэвтэр болохоор энэ туурш дэвтэр юу лөө? Үгүй биш үү? Тийм туурш дэвтэр. Тэг би одоо хэлэхэд дунд ангид орно. 6 дугаар ангид гэсэн үг. Тэг би туурш дэвтэр авсан байгаа. Энэ болохоор хоноо Blackpink-ийн зурагтай. Тэг ингээд бодлоо. Энэ 36 удастай. Өнөл би дэвтрүүдээ бүгдийн 48 удастай авсан л та. Би нөө ингэдэг зуршилтай шүү заавчлаарай. За Өнөл би дэвтрүүдээ бүгдийн 38 хуудастай авсан. 48. Тэгээ зүгээр нөгөө 6 дугаар ангид орох гэж болохоор их хичээл орно. Тэгээ дундуур нь жоохон сонь хичээл орох юм бол тэгээд энэ дэвтрийг нээн гэж бодоод 10 ширхэгтэй бодлыг авсан байна. За дараагийнх нь болохоор математик биш үү? Энэ монгол хэлний юм ууршлаа. Туурш монгол хэл. Тэгээ надад энэ зураг таалагдж байгаа. Хоцлын 10 бодлоор 10 ширхэгтэй. Энэ 48 утастай. Улаанбаатар брэнд. Ямар хүнд юм бэ яа? Энийг задлахгүй. 9 сарын 1-нд задлана. За энэ болохоор мэдж байгаа тийм. Монгол хэл байгаа юм чин математик асаа байна. Математик. Бас бодлоо. Энийг бас 48 ширхэгтэй. Энэ ингэ цаанаас ингэ задраад ирсэн за. Задарсан. За ээж. Нэг За дахиад нэг дэвтэр байна. Би энэ дэвтрийг болохоор ганцхныг авсан. Түргэмад. Коромит болохоор авсан юм. Би коромит амар дуртай. Нааш би ингээд коромиг ингээд зурдаг. Гоё. Тэгээ би коромит амар дуртай. Миний пенал хүртэл коромит. Бал залгээл. Тэгээ коромитын юм юу авсан дэвтэр. Энэ болохоор 24 хуудастай юм байлээ. Тэгээ би зүгээр энэ туурш дэвтэр шүү. Туурш харж байна. За мэдээч одоо дэвтэр авсан юм чи яаж дэвтэр хавтасгүй байх вэ те? Тэгээд дэвтэр хавтас аршигтэй. Авсан. За тэгээд одоо дандаа жижиг шажиг юм үлдчихлээ заяа. Үгүй энд нэг байна. За энэ болохоор ингээд манай ээж намайг аав гэд хэлсэн. Би өөрөө аав гэж хэлээгүй. Манай ээж маань ингээд надад авчирч өгсөн. Энэ болохоор BTS-ийн тэмдэглэлийн дэвтэр байна. Ингээд чухал гэж бодсон бүх зүйлсээ би тэмдэглэл гэж байгаа байхгүй. Тэгээ энд ингээ урмыг хүмүүхтэй ингээд хань юмтай. Тэгээ BTS-ийн тэмдэглэлийн дэвтэр байна. Монгол үйлдвэрс мэлээ. Ингээ юм хөөрхөн. Би энэ нэг бичсэн юм аа шүү дээ. Ингээ зургуудтай. Урмат. Тэгээд атлын ийм нэг тэмдэглэлийн дэвтэр манай ээж маань надад авч өгсөн. За ингээд дэвтэрнүүд нь ерөөхдөө бол дуусж байгаа. За мэдээч одоо хичээл орох гэж байна. Уусаа тэгэл балаар юм бичнэ. Тэгээд запас авсан. Би тэгээ 2 хайрцаг запас авсан. Дээр запас. Тий. Бөөнд арилгадаг одоо ийм арилгадаг энэ цэнхэр запас хэрэгэлдэг байсан. Баахан ингээд. Тэгээд одоо ингээд том анги болж байгаа юм чи арилгадаг бал хэрэглэж болохгүй гэд. Тэгээд ингээд 2 хайрцаг авсан. Энэ дотор 12 ширхэгтэй гэсэн. Тэгээд дуусчихмаа юу дахиж ирэх гэж ядаргаа гэд. Тэгээд авсан. За одоо дандаа жижиг шиж юм үлдчихлээ. Тэгээд би болохоор ийм яасан. Бал Синаморл. Синамор. Ёо яаж байна? Синаморл гэдэг цэнхэр өнгөтэй. Шинээр арилгадаг бал биш шүү.
зээрээ запас ордог гэсэн. За нэг юм бол авсан байна. За мэдээч тэгээд одоо том анги тийж одоо дунд анги болж юм. Дунд ангид орж юм. Тийм учраас одоо энэ тодруулагч амар хэрэг болно гэж бодоод ийм 6 шигт тодруулагч авсан. Амар хөөрхөн ингээд энэ ноттой. Муурны сарвуутай. Эдгээр нь болохоор яг ингээд би үзээ энэ урд нь юм дурсан гэсэн шүү дээ энэ ихгүй юу. Эдгээр ингээд өнгөнүүд нь ягаан, шар, цэнхэр, улбар шар, ногоон, чигнэл ягаан ингэж гардаг амар хөөрхөн гардаг. Тэгээ өнгөн амар гоё яригч бас. И шар өнгөн надад амар таалагдсан. Шар өнгөн яг гоё ногоон шиг гардаг. Тийм. За ингээд тодорхойч авсан байна. Өөр за мэдээч баллуур авна. Баллуур. Энэ л амар хөөрхөн бол. Ийм миний хоёр дуртай өнгөт энэ. Энэ болохоор чигнэл ягаан, энэ ягаан. Тэгээ ингээд одоо энэ дээр юм нэг зурхаан мурхаатай юм шиг тамдаг. За. За энэ жоохон л өвөлтчих шиг боллоо да. За энийг танилцуулъя. Энэ уучлаарай манай тэнд хүн байгаад болохоор тэгээд жоохон тухраад ич магадгүй шүү. Манай өвөө байгаамаа, манай өвөө. За. Энэ бал 6 өнгөтэй бал. Гэтэ би нэг онцгой юмтай болохоор авсан. За юу. Онцгой юмтай болохоор авсан зөө. Энэ болохоор өнгө нь өөрчлөгддөг бал. Гоёгоц дээ. Өнгө нь өөрчлөгддөг. Одоо энэ 6 өнгөтэй энэ бороор цэнхэр ногоон ягаан тэгээд чирнэл ягаан дахиад бороор гардаг. Тэгээд одоо энэ хойно нэг арилгагч одоо энэ нөгөө арилгадаг балны арилгагчийг тийм баллуур агаад юм. Тэгээд ингээд энүүгээр юм биччихээд ингээд энэ баллуур дунгууд ингээд өнгө нь өөрчлөгддөг. Би одоо та нарт харуулъя. За би энийг сонирхож үзэх боллоо. Цэнхрээс бүдэг цэнхэр. Энэ та нарт харагдахгүй ч юм уу? За өөр нэг код юм байна уу? За энэ. За энэ болохоор бороос ягаан улаан ч юм уу? Улаан руу шилждэг юм байна. Ингээд гараад ир. Дардаг бол. За би одоо бичээ заяа. За би YouTube-ийн нэрийг бичээ заяа. Энд чи юу юм шүү дээ? Нөгөө бороор ш. Яагаад нарч гарах юм бэ? Энэ битцэн Кира гэдэг. За одоо ярилцаж үзлээ. Ингэж ярилаа. Ярилцлаа. Өнгө нь өөрчлөгдсөн. Энэ хараж байна уу та нар? Ягаан өгт болсон бас. Дүүзэ бороос. Харьцуул хараарай зөө. Өөрчлөгд юм уу? Тэр нэг юм байна. Юуг нь дутаач. Хүртлийнх нь балных нь хамгаалтыг холоо жоохон сокот шүү. Холоо сокот. За. Юу сандарцаач. За. Тэгээд том ингэж орж байгаа юм чинь одоо юм нөгөө балын харандаа биш юм 0.5 харандаа ашигладаг гэж ээж хэлсэн. Тэгээд юм хөрхөн сакуратай 0.5 харандаа авсан. Тэгээд бас запастай фрозент элсат. Тэгээд нэг юм хэлэхэд зөө. Зарим нэг 4-р ангид орох ч байгаа хүүхдүүд нь хичээл хаа хэрэгслийг цуглуулаарай. Зөө. За ямар ч хөшлөхөөс. За одоо манай нөгөө бага ангид юу юм бага ангид стринг хэрэглэж зөвшөөрдөг байхгүй юу? Хураагаад авчдаг те буцааж өгдөг манай багш. Тэгтээ яг би тэнийг одоо хураалгаж ирсэн. Тэгээд одоо хэрэглэж болно гэд. Тэгээд стринг амар хэрэг болдог гэд. Тэгээд стринг авсан байгаа. Би нэг юу гэдэг мэдэхгүй л дээ зүгээр шар өнгөт болох нь. Би шар өнгө нургуул дээ. Зүгээр шин юм аа. Тэгээд авцсан. Ингээд. Хөөрхөн. Доторх технологи. Хой технологи гэж ингээд
таглын буруу харуулчих. За. Нэрийг мэддэг хүмүүсээ бол доор комментэнд бичээрэй заяа. За одоо сүүлийнх. Юу гэж бодож? Ютубер амар явж исэн. Тэгээд их дэлгүүр урд үзэсгэлэн худалдан. Яа. Йоо. Ямар. Их дэлгүүрийн урд үзэсгэлэн худалдан дээр ирсэн байсан. Тэгэхээр би авсан байгаа. За энэ болохоор жахаа хөгтөд үзэхгүй шүү. За. Цаасны утга байна. Yes, цаасны утга. Йоо, имиж хэвч унтла. Цаасны утга байна. Хөрхөн гас луу муутай. Тэг ингээ өөрөө. Йоо, миний гарч амар салга юм би ёо. Хамаг юм унгаагалах юм за. Цаасны утга ингээд өөрөө автоматар ингээд ирсэн тий. Тэг. Ингээд хаалт таах бол үзүр ах. Өрмөц. За нэг юм хөө байла. Миний цуглуулсан юмнууд маань нэг юм хөө байла. Yes. Тэгтэл энэ дундаас бол хамгийн их таалагдсан юм гэвэл энэ тодруулагч. Тэгээд цаасны утга. Хөрмөс. Алуус ч юм хээшийн цаасны утга ч гэж. Тийм. Гэтэ бага ангийн хүүхдүүд бол цаасны утга хэрэглэж болохгүй шүү гэдгийг сануулъя. Би одоо дунд ангид орох болохоор зүгээр. Тэгээд би дунд ангийн форма бас авчихсан байгаа. За тэгээд өнөөдрийн маань бичлэг нэг иймэрхүү байлаа. Тэгээд миний бичлэгийг үзсэн та нарт баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.